Хинтээ аймгийн Баян-Овоо суманд гарсан гал газар авч Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумд үргэлжилсэн. Үүний улмаас Хинтээ Сүхбаатар аймгийн нийлсэн 20 орчим ай шатжээ. Харин хүний амьнаас эрүүл мэнд хохирсон зүйл байхгүй. Хангалттай хүн хүчтэй ажилласан ч салхи хүчтэй салхиж, салхины шиглэл хурдтай өөрчлөгдөж байсан галыг унтраах ажлыг удаашруулж, албан хаагчдын амь насанд хүртэл галтай хэцүүхэн нөхцөл байдал үүсжээ. Хинтээ аймгийн Баян-Овоо сумаас гарсан төмөр шууд энэ хар ямаат уул гэж энэ хоёр сумын нутгийн зааг дээр байдаг. Энэ уулаар даваад хоогоор норж ирсэн. Ингээд сум чиглээд явсан төмрийг бид нэр сум руу оруулахгүй хамгаалаад хоёр талаар нь гаргасан. За энэ төмөр дээр ингээд энэ төмрийн талбай бол энэ дээр нь сум руу эргэж явах нөхцөл үүссэн учраас би бүрэлдэхүүнийг татаж энэ дээр голж анхаарсан. Энэ салхины чиглэлийн дагуу энэ төмөр хоошоо нэлээд тарахад энд ажиллаж ирсэн улсуудыг хойтлон татаж ингээд энэ төмөр өнөөдөр бүрэн хэмжээнд унтарсан байдалтай байна. Одоогоор галын хохирлын хэмжээг хэлэх боломжгүй. Сумын засаг даргын захирамжийн дагуу нийт хорогдсон мал айл өрхүүдийн хохирлыг тооцно гэлээ. Түмэн цогт суманд аянга цахилгаан буусан зүйл байхгүй. Тиймээс хүний буруутай үйл ажиллагаанаас болж тус гал гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэлсэн байна. Энэ одоо машин дэрэгтэй хөлөгч байгаа улсуудаа өвснөөс чинь ингэж машинд гал авалцаад ингээд одоо янз янзын төмрүүд ингэж дандаа хүний үйл ажиллагаас гарч байна. За тэгээд сая бол Монгол Улсын шадар сайд шууд үүрэг гаргаж байна. Одоогийн байдлаар энэ орон гэргөө болсон өчтөр шөнийн шүү дээ. Өрд шөнийн төмөрд одоо орон гэргөө болсон энэ Хинтийн 2, Сүхбаатар аймгийн 18 гэлт одоо шатсан гэрийг орон гэргөө болсон одоо эсдэд нь 18 гэрийг улсын нөөцөөс одоо яаралтай гаргаж ачуулахаар юм шийдвэр гаргаж байна. Одоо сая манай автоазын одоо хөдөлж байна. Өнөөдөр бол энэ одоо ашиглаж гарна. Өвөл цаг сайхан өнгөрсөн ч хавар зууны улирал малчтад хатуухан тусгана. Энэ оны эхний ойхээрийн төмөр харьцангуй эрт буюу 2 дугаар сарын эхний 7 хоногт гарсан байдаг. Эдгээр бүх гал төмөр иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Ялангуяа зүүн аймагуудад хуурайшилтын түвшин 90% хүрч, бусад газарт 40% хүрч хуурайшилтын эрсдэлтэй үе тохиож байгааг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.